Тэд амьдрал дээр юу болж байгааг шулуухан ярина. Бид бүгд ижил боломжтой юу? Эсвэл зүгээр л тэгж боддог уу? Адил хандлага нэвтрүүлэг боддоор нь ярих болно. Адил хандлага нэвтрүүлэг. Оройн төргийн үзэгчдээ даваа гарагийн үдэш бүр энэ цаг мөчид үзэгч та бүхэндээ хүрдэг адил хандлага нэвтрүүлгийн цаон шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол сэтгэл зүйд суурилсан боловсрол. Ийм чухал сэдвийн хүрээнд бидэнтэй үзэл бодлоо хуваалцахаар ирсэн хүндтэй сайхан зочноо танилцуулъя. Баярлалаа. Өнөөдөр бидэнтэй ярилцахаар ирсэнд тусгай зочин байна. Улс төрийн шинжилгээ ухааны доктор, улсын их хурлын гишүүн Бадарчин Хэрлэн байна. Та тавтай морилно. Баярлалаа. За эхний асуултыг багш хүний хувьд асууя. За анги танхимд орж ирээд сурагч нарт хичээлээ заах гад орж ирэхэд энэ сэтгэл зүй ямар чухал байдаг вэ? Ер нь бол өөрөө сурган сэтгэл судлалын багш мэрэгчлээ хүн. Оросын холбооны улсад бэлтгэгдсэн. Би хотын боловсролын газар ажиллаж байгаа. Дараад нь удирдлагын актемд 27 жил би багшилсан. Удирдлагын актем гэдэг чинь бол тэгэхээр төрийн албаа хаагчид за одоо ажлын туршлагатай, мэдлэгтэй, дээд боловсролтой хүмүүс сурж байгаа тэнд. Их ажлын туршлагатай хүмүүс бөөнөр ингээд одоо Монгол улсын өнцөг булан бүрээс ирээд нэг ангид ороод сурж байгаа тохиолдолд нөгөөдөл маань хоорондоо танилцсан тий. За тэгээд бас одоо ажил мэргэжлийнхаа туршлагуудаа хуваалцсан. Одоо ийм одоо онцлогтой анги танхимд би хичээл заадаг байсан. Тэгээд өглөө одоо хичээл эхлээл одоо анги руу ороод ирэхэд чинь тэр ангийн ерөнхийдөө уур амьсгал харагдана л да. Ямар мэргэжлийн хүмүүс голлоод тэр ангийг бүрдүүлж гин, ямар албан тушаалын хүмүүс байна. Ангид ороод ирэхэд багшийн нүдэнд бол шууд харагддаг. Жилийн цагийг одоо тодорхой бас мэдлэг өгөх нь бол багшийн үүрэг байгаа. Тэгэхээр тэр сэтгэл зүйн уур амьсгал нөхцөл байдлыг тооцож одоо хичээлээ эхлүүлэх хэрэгтэй болдог. Багш хүн гэдэг бол мэргэжлийн хувьд бол одоо хүмүүс бодоод байдаг л да, зүгээр ингээд нэг мэдлэг ойлголт өгөх хүн гэж хараад байдаг. Гэтэл багш хүн бол өөрөө маш их тийм мэдрэмжтэй байх хэрэгтэй байдаг. Тэр мэдлэгийг өхийн тулд нөгөө хөрс суурэ би яаж бэлтэх вэ? Хэлсэн үгээ хүндээ би яаж хүргэх вэ? Тэр бүхийг их тооцох, нөгөө танхимыг удирдах тийм одоо чадвар бол багш хүнд хэрэгтэй байдаг. Нэг асар одоо хүнийг менежментээр зохицуулах юм биш үү те? Ер нь тийм. Зүгээр нэг шинжлэх ухааны онол мэдлэг ярихын зэрэгцээгээр багш хүн тэр хичээлийнхаа явцад нөгөө агуулга сэдвийг чинь ингээд дурлаж сонсох тий. Багшаа сонсож байгаа үгийг бүр ингээд нөгөө оюун ухаандаа сэтгэл зүрхэндээ хоногшуулж үлдээх. Болвол би нэг оролдоод үсэх юмсан, болвол би нэг хийгээд үсэх юмсан гэсэн тэр нөгөө итгэл сэтгэлийг нь төрүүлэх. Энэ бол багшийн ажлын гол цаад мөн чанар байгаа байхгүй юу? Маш их ур чадвар шаардсан ажил. Ер нь тийм. Багш, сурагч болон эцэг эхийн харилцаан донд ёс зүйн хандлага ямар үүрэгтэй юм бэ? Энэ бол гуруулаа нийлж иж сая одоо тэр нөгөө сурах үйл явц бол үр дүнтэй болох бах тий. Яг би өөрийнхөө ажлын туршлага талаас ярих юм бол дандаа нөгөө ихтэй сургууль төгссөн удирдлагын актемд чинь дандаа төрийн албаа хаагчд ирж байгаа. Тэнд чинь дөнгөж төрийн албанд очиод ажиллаж байгаа шинэхэн залуу хүмүүс ч байгаа. Одоо 10 20 жил ажилласан тий бас ахмад туршлагатай хүмүүс ч бас ирдэг. Насны хувьд харилцаа адилгүй хүмүүс ирэхээр одоо яг тэр тохиолдолд бол нөгөө анги дотор чинь одоо 20 30 жил ажилласан хүн байх юм бол нөгөөдөл минь баг миний одоо нөгөө багшийн туслах багш болоо явцдаг байхгүй тий. Одоо нэг асуудал гаргаал тавингууд чинь нөгөө залуучууд нь ингээд л одоо асуун одоо шийдэл гаргалгаагаа бодно да тэгжээтэл нөгөө ахмад туршлагатайгууд нь хажуугаас нь хилээд өгчин тий. Баг ердөөсөө нөгөө олон жил ажилласан туршлагатай хүмүүс чи яг баг ээж аавынх нь хин хашаа энэ зүгээр зөвлөө туслаад нэг хичээл дээр сургалтын дээр тэгээ явцдаг. Тэгэхээр дээд боловсралтай хүмүүст
одоо мэрэгжил дээшлүүлэх сургалт явуулдаг байгууллагын хувьд л одоо ихээр эцэг эхийн оролцоо гэх юм бол одоо харьцангуй бага байгаад байдаг. Тэгэхээр миний заадаг хичээл дандаа нөгөө хүнтэй одоо ажиллах тухай хичээл удирдлагын сэтгэл зүй тэгэл одоо байгууллагын соёл, байгууллагын зан үйлгэл, байгууллагыг яаж удирдах уу, хувь хүнтэй яаж харьцах уу гэдэг талын хичээлөө заадаг гэсэн болохоор одоо яг амьдралын нарийн туршлагууд яригддаг хичээл байхгүй юу? Тэгэхээр бас насны ялгаа бас их гарч ирдэг байна шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиар одоо цөмөрө бодъё, ихтэй сургуулиар бодъё те. Боловсролын байгууллага гэдэг бол зөвхөн ганц мэдлэг олгоод байгаа юм биш те. Хүнээр хүн хийж байгаа одоо газар байгаа байхгүй. Тэгэхээр яаж тэр хүнийг амьдралд бэлтгэх үү те? Ямар одоо мэдлэгтэй, хандлагатай, хүмүүжлтэй хүн болгож одоо амьдралд бэлтгэх вэ гэдэг ийм үүргийг гүйцэтгэж явж байгаа болохоор одоо өөрийн чи хэлж байгаа зүйл яг үнэн л дээ. Энэ бол зөвхөн ганц багшийн ажил биш, зөвхөн ганц сургуулийн хариуцдаг ажил биш. Энэ бол эцэг ихтэй гэр бүлийн оролцоотойгоор яг хүнээр хүн хийх гэдэг юм бол бид нар хамтдаа хийж яадаг тий. Дээр нь бас одоо хамт олонний нөлөө аягүй их чухал байдаг сургууль дээр. Энгийн одоо багшийн хүний хувьд дараа нь их хурлын гишүүн болцсон хүний хувьд одоо байгаа энэ сэтгэл зүй, ёс зүйн асуудлууд маш их галтай сэдв гэж хэлэх юм уу те. Их хурлын танхимд ч гэсэн бид нар нэг ёс зүйн алдаанууд гаргаж байгаа шиг байна. Тэгэхэд боловсролын байгууллагад ёс зүйн алдаанууд бас ямар байдаг вэ? Тэрэн дээр ямар шийдлүүд гаргадаг байсан бэ? Багш байна гэдэг бол өөрөө хэлж байгаа үг нь хийж байгаа үйлдэл нь гаргаж байгаа хандлага нь энэ бүх юм бол одоо яг нэг цогц байх юм бол сая хүнд бид нар ойлголт төрүүлэхээс гадна итгэл үнэмшлийг бид нар бий болгож яадаг учиртай байдаг. Их хурлын гишүүн болоо явчлаа тий. Хууль боловсруулах төвшөнд одоо ингээ ажиллаж байна гэдэг. Энэ тохиолдолд асуудалд бас зарчимч байр сууриас хандах. За нэгэнт одоо энэ зарчимч байр сууриас хандж байгаа бол яг л энэ зарчмынхаа дагуу байх. Хэлж байгаа үгээрээ төдийгүй одоо хийж байгаа үйлдэл үйл хэрэгтэй одоо явуулж байгаа үйл ажиллагаагаараа бас л яг л энэ зарчмаа бариад явах. Тэр л одоо хандлагыг бол улс төрт ч гэсэн хүн одоо хадгалсаар үргэлжлүүлсээр л явдаг юм байна. Тэгэхээр энэ утгаар нь магадгүй намайг бас ёс зүйн дэд хорог ахлуулаад тавьсан байх гэж би бодож байгаа. Та бол нөгөө зүгээр хилээд заах биш, шаардах биш, бас хэрэгжүүлээд өөрөөрөө үлгэрлээд явж байгаа их хурлын гишүүн гэж бид нар боддог. Бидрийг миллениал үе гэж ярьдаг тий. Бидний үе бол тань шиг багш нарыг үлгэрлэн дуурайлан суралцсан, багш нараа хөндлөн гэж суралцсан хүмүүс. Одоо тэгсэн чинь орчин цагт бол AI гэдэг том багш гараад ирчихсэн байдаг. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байдаг вэ? Яг хөө тийм л дээ. Одоо бид нар ямар нэгэн асуудалтай тулгархад бол тэгэл одоо AI-аас асуугаал бараг л ер нь хэдхэн секундын дотор хариултыг олж чинь тий. Гэхдээ би багшийн хөдөлмөр одоо энэ шинэ ирэнд одоо энэс цааш ч гэсэн багшийн хөдөлмөр бол үн цэнэ алдахгүй гэж би бодоод байгаа. Яагаад гэвэл багш гэдэг чинь зүгээр нэг одоо шинэ мэдээллийг хүргэдэг, шинэ мэдлэгдгийг хүргэдэг хүн биш байхгүй тий. Багш хүн гэдэг чинь одоо тэр нэг үдсэн харсан сонс одоо тэр зүйлээ хэрэглээд үзье, өшөө илүү хөгжүүлээд үзье тий. Одоо энийг ахаад ингээд бүр ингээд шинээр туршаад үзье. Амьдрал дээр одоо хэрэглэж үзье. Тэр шинэ мэдлэгийг бүтээ гэдэг тэр урам зоригийг хүнд асаадаг хүн байхгүй юу? Багш бол зүгээр нэг одоо нэг шинэ мэдлэгийг хүргэдэг хүн биш үү? Хүний сурах, хийж, бүтээх хүсэл сонирхол тэмүүллийг төрүүлдэг хүн бол өөрөө багш байдаг. Мотивацлагч. Тийм. Энийг бол би хараахан AI оруулж чадахгүй байх. Энэ бол хүний нүдэнд галыг асаадаг хүн бол багш хүн байдаг. AI хичнээн хөгжлөө гэхэд энийг арай оруулж чадахгүй л гэж би бодож байгаа. Тэгвэл яг багшийн мэрэгжлийн одоо хэрэгцээ нь ирээдүйд яг ямар байх вэ таны бодлоор? Энэ дээр би нэг жаахан одоо яг багш тал руугаа хандаад хэлье л да. Тэгэхээр одоо шинэ мэдлэгийг хүргэх, тайлбарлах, ойлгуулах төвшөнд бол энэ бол хамгийн анхан шатны төвшин. Хамгийн дээд шатны төвшний танин мэдхүүн одоо үйл явц гэдэг бол тэр сурсан зүйлээ одоо амьдрал дээр хэрэглээд трийгээ өмнөх ойлголтуудтайгаа нийлүүлж хагаад шинэ мэдлэг бүтээх. Энэ бол танин мэдхүү хамгийн дээд түвшнийх байхгүй юу. Тэгэхээр тэр олон үе шатыг дамжуулан хүнд сурах хүсэл тэмүүлэл өөрөө өөрийгөө нээх хөгжих тийм хүсэл тэмүүллийг төрүүлдэг хүн бол өөрөө багш хүн байдаг. AI хөгжсөн энэ 90 цаг үед
энэ их мэдээллийн том одоо энэ бааз суурин дээр яаж мэдээллүүдийг хооронд нь холбож уялдуулж шинэ мэдлэг бүтээх вэ гэдэг итгэл үнэмшил урам зоригийг төрүүлэхэд бол би бол одоо түрүү хэлээдсэн нэг багшийн оролцоолынд бол яхаарахгүй байх ёстой зүйл. Хүн чинь юм сурч мэдж явах явцд бол шантарна, мухардна тий өөртөө үлэтгэн их олон юм болно л доо. Тэгэхээр энэ бүгдийг гитлэх энэ бүх үед чинь гараас нь хөтөлж шин зам руу хөл тавихт нь туслах энэ үүргийг бол багш гүйцэтгэж идэг. Одоо ер нь би бодоод идэг штэ багш хүний нэрэнд одоо бүх насаар нь хадгалагддаг нэг тийм том алдар цол бол одоо хичнээн өндөр настай болсон ч байсан багшаа л гэж одоо хаач явсан таарлцсан шавнар нь багшаа гэж хүндэлж идэг байхгүй тий. Тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал гол юм байдаг. Хоёрхан түүхээс хуваалцаж эхлээд яагаад энэ багш болох гараа хаанаас эхэлж ийм олон жилийн карьерийн одоо зам үүсв? Би Архангаад 1-р 10 жилийн сургуулийг төгссөн. 10 дахь ингээ би ч тэр үед алтан медальтай төгсөжсэн. Онцорлагтай. Тийм онцорлагтай байлаа. Тэгээд нөгөө эвлийн илгээлт гэж өгдөг. За тэгээ эвлийн илгээлтээр одоо тэр үед нөгөө комсомолын дээд сургууль гэж яригддаг байсан. Гэтэл нөгөөх маань одоо өөрчлөгдөд тэгээд нөгөө багшийн дээд сургуульд сурахаараа ийм хуваар болсон. Тэгээд би эрхүүд очиж сурган сэтгэл судлалын чиглэлээр бага насны хүүхдийн сургууль сэтгэл судлалын багш мэргэжлэр би сурч төгссөн. За ирээд тэгээд боловсролын газар ажиллаж байгаа л дараад нь удирдлагын активд орж сураал тэнтэй төгсөө явсан. Тэгээ ер нь боддгийн штэ багшийн бэлтгэгдэн багшийн сургуульд одоо сурган сэтгэл судлалын хичээл үзнэ гэдэг чинь болоод ирэхээр одоо хүнтэй яаж харьцах уу те хүнд одоо яаж зааж сургах уу гэдэг юм чинь л одоо бид нэр өсвөр залуу үеэсээ бид ингээд сураад бэлтгэгдсэн. За энэ маань хожим одоо удирдлагын активд мэрэгчдээ дэвшлүүлээд явж байгаа төрийн албаа хаагчдад хүнтэй харьцах тухай, байгууллага хамт олныг удирдах тухай хичээл заахад маань бол айгүйх тийм бас тус нэмэр болсон. Багшаар бэлтгэгдэнэ гэдэг болоод ирэхээр зөвхөн нэг шинжлэх ухааны мэдлэгийг те одоо тухайлбал түүхийн багш ч гэдэг юм уу, математикийн багш ч гэдэг юм уу тэр шинжлэх ухааныг судалж те таньж мэдхээс гадна тэрийг хүнд яаж хүргэх үү гэдгийг бас заадаг. Одоо нэгсэндээ баг ингээд юм хос мэрэгчлээ хүн болоод төгсөж байгаа байхгүй юу? Тийм байдаг. Тэгэхээр багш гэдэг нь би бодохдоо энэ бол зөвхөн одоо нэг тий хүнтэй ажиллах энэ ур чадварыг бүр урлагийн төвшөнд эзэмшсэн ийм мэрэгжил байдаг. Яаж хүн өөрийгөө нээж өөрөө хөгжих үү гэдэг тэр сэтгэлийнх нь галыг хасаадаг ийм мэрэгжил гэж би боддөг шүү дээ. Тэгвэл яг сэтгэл зүйд суурилсан боловсролыг бодлогын түвшинд дэмжих тийм боломж байдаг болов. Сургууль хүмүүжүүлэх ухаанд их олон хандлагууд хэрэгэлдэг. Тэрний хамгийн суур хандлага нь болоод ирэхээр энэ сэтгэл зүйд суурилсан энэ боловсролын хандлага байдаг. Өөрөөр хэлэх юм бол ангид орж ирээд тэр багш хүн бол одоо танхимын уур амьсгалыг мэдрэхээс гадна тэнд байгаа хүмүүсийн онцлогийг танихаас гадна хүн бүрийг те одоо би хэдэн насны хинд те хичээлд ном заах гэж байгаа билээ гэдгийг хараад ингээд таньж мэдээд тэгээд хичээлээ эхлэх ийм ур чадварыг нэгсэндээ нэг сэтгэл судлалын шинжлэх ухааны суурийг одоо тавьж өгч идэг. Одоо багш их сургуульд одоо суралцж байгаа оюутнуудад. Тэгэхээр энэ бол боловсролын энэ хандлага, энэ суур хандлага, сэтгэл зүйд суурилсан боловсрол гэдэг энэ хандлага дээр суурилж хүмүүсийг бол бэлтгэдэг. Тэгэхээр энэ одоо багшаар бэлтгэгдэж байгаа бүх хүмүүс бол энэ сэтгэл судлалын шинжлэх ухааныг бол судалдаг. Одоо тэгээд тэгж юм л да. Төрөөс бол одоо багшийг бэлтгэх тухай дээр бол ялангуяа багш нарыг дэмжих тухай дээр бол маш их анхаарч ажиллаж байна. Ялангуяа төрийн өмчийн ихтэйд сургуулиудад багш мэрэгчлэр сурж байгаа тохиолдолд төлбөрийг нь төрөөс хариуцж байна тий. За одоо багшаар ажиллаж байгаа тохиолдолд одоо олон жил ажилласан тохиолдолд хүүхдүүд нь төрийн өмчийн ихтэйд сургуульд орж сурах юм бол төлбөрийг нь бас төрөөс хариуцаа явж байна. За тэгээ ер нь бол багшийн одоо ажил хөдөлмөрийг бас үнэлгээг нь дээшлүүлж байна. За эрүүл мэндийнхэн тухай дээр бас их анхаарад одоо өрчлөн сэргийлэх үзлэгт бас одоо хамрагдахт нь төрөөс
одоо санхүүжилтийн шийдэгч шийтгэр иймэрхүү том дэмжлэг хөтөлбөрүүд бол хэрэгжиж байна л да. Тэгэхээр энэ бол яах аргагүй л нөгөө хүнээр хүн хийх энэ боловсролын салбар тэнд ажиллаж байгаа багш нарын ажил хөдөлмөрийг үнэлж одоо бас төрөөс онцгой ач холбогдол өгж байгааг л нэг тод одоо илэрлүүд гэж харж байна тий. Энд бид гендрийн тэгш байдал бодит амьдрал дээр юу болж байгааг шулуухан ярина. Эмэгтэйчүүд өөрсдөө магадгүй манлайллын төлөө нэг шуналтдаггүй гэж хэлэх юм уу те? Эрэгтэй хүмүүс бол их бас зоримог юм байна. Тухайн нэг ажлыг 40% та байгаа ажлаа хүртэл өө ямар ч асуудалгүй би энийг хийж чадна гэдэг. Эмэгтэйчүүд 100% хийж чаддаг ажлаа хүртэл тэндээ эргэлзээ. Тэгэхээр нийгмийн үнэлэмж өөрөө ийм байгаа даа шүү дээ. Би гэртээ хүүхдээ хардгаа гэсэн чинь тодорхой эрхэлсэн ажилгүй. Үгүй эн чинь би маш том ажил хийгээд байгаа байхгүй. Манай залуу үеийнхэн бизнес эхлэхэд ер нь боломж байдаг уу? Зөв гоё санаа байх юм бол тодорхой санхүүжилт хийгээд бизнес эхлүүлээд үзээ. Шинжээр ерөөсөө ажил хийж чаддаггүй, захиралтайгаа хэрэлдээл гарчдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо чадвар багтаа хүнийг авчаад энэ хүнийг бид нар сургаж байгаа. Энэ хүнийг одоо тосон зохицуулах байгаа гэж суугаад ах юм бол маш их зардал, цаг хугацаа. Түрүүн та хэлсэн шүү дээ. Хүний нөөц бол байгууллагын том эгч гэд. Ер нь та бүхэн анзаарах юм бол хүний нөөцийн чиглэлийн хүмүүс чи яг л юм хүний төлөө хүмүүс эдэн шүү дээ. Тэгэлгүй яг өнөөдөр манай улсад маш их тулгамдаад байгаа сэдв. Хүн бүр өөр үзэл бодолтой, өөр амьдралын түүхтэй. Гэвч биднийг нэгтгэдэг ганцхан зүйл байдаг. Тэр бол хандлага. Учир нь нийгэм маргаанаар биш, зөв хандлагаар өөрчлөгддөг. Айд хандлага нэвтрүүлэхээр хүнийг чухалчилсан дээрх сэдвүүдийн хүрээнд ярилцуулна. Та 20 жилийн өмнө анх багш болж исэн байна те. Тэр үеийн багш нарын ёс зүй одоогийн нийгэм тулгамж байгаа энэ асуудлуудтай холбогдсон ёс зүй хоёр ямар өөр байна? Энэ дээр ямар шийдэл гарц эсвэл ялгаануудыг та олж харж байна вэ? Яг миний амьдралд тохиолдож исэн чинь барууны онл номыг л бид нэр орчуулаад заадаг байсан байхгүй юу? Шөнө лекцээ бэлтгээл тэр үед ч одоо энэ гоё юм компьютер PowerPoint энэ төр гэж одоо програмаар чи хэрэглэдэг байсан шүү дээ. Шөнө нөгөөдгөө бэлтгээл тэгээ ер нь бол нэг 8 хуудас байх хэрэгтэй гэдэг. 10 үргүү 8 хуудас ингээд лекцээ бэлдэн штэ. Нөгөөдгөө яг нөгөө цагтаа тааруулж бас ярих хэвээр. Яг өөрийн чи хэлж байгаагаар 90-ад оны үед багшлахад бол нөгөө багшид хандах хандлага их өөр үйдэг байсан. Тэгэхээр хичнээн залуу хүн орж ирээд одоо багшлсан ч гэсэн одоо насны хувьд өөрөөс нь ахмад байлаач гэдэг юм уу те. Мэдлэг туршлагын хувьд одоо бас арай туршлагатай байлаач гэсэн багш л бол багш гэж одоо харж хүндэлж авдаг байсан. За одоо энэ цаг үед магадгүй би бас энэ талын нөгөө уламжлалт энэ байдал бол арай жоох өөр болсон болов уу гэж би бодож байгаа. За тэгээд ер нь бид нар ч одоо их хурлын гишүүд одоо ихтэйд сургуулиудаар ерөнхий боловсролын сургуулиудаар мэрэгжлийн одоо боловсролын сургуулиудаар ингээ яваад ярилцж байхад бол бас тэр бидний өмнөх тэр хандлага бас арай жоох өөр болцсон болов уу гэж би бас нэг анзаарсан. Өөрөөр хэлэх юм бол нөгөө багш сурагчийн хоорондын харилцаанд одоо багш л бол багш гэдэг нөгөө багш хэлсэн бол зөв те багш хэлсэн бол одоо биелүүлдэг тэр байдал бас арай жоохон өөр болоод байна уу да гэсэн ийм байдал одоо харагдсан. Өнөөдрийн хувьд бол би бодохдоо багшид одоо өшөө илүү яах нөгөө сорилт ихтэй болсон гэж хэлж болно. Нөгөө хүүхдүүд чинь уншаад ирчин, судлаад ирчин те. Тэгэхээр одоо нөгөө багшийн хувьд бол тэгэхээр цаг үетэйгээ нийлүүлж хичээлээ байнга шинжлэх хэрэгтэй. Бас одоо оюутан сурагчдаас одоо янз янзын асуудлууд гарч ирэхэд бол бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Тэгэхээр багш хүн гэдэг бол тийштэй одоо нэг л хичээл заах гэж байгаа хүн бол өшөө илүү судалсан байх хэрэгтэй. Судалсан зүйлээ бас практик амьдралтай холбож хүнд тайлбарлахад маш их бэлтгэл хэрэгтэй байдаг болсон. Ийм цагууд одоо багш нар багшилж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгвэл ер нь мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэхийн тулд бид нар яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бол? Өөрөө их тийм нарийн юм хөндчлөлдөө. Тэгээ одоо чинь нэр нь одоо хүүхдээ айлхоор л юм сурах гэдэг шүү дээ. Тэр бүр бага балчир наснаас нь ахуулаад одоо хүүхдээ юм сурах гал бид нар үзээд байна. Гэхдээ одоо энэ мэдлэгийн хажуугаар бас нөгөө хүнийг хүн болгох, хүнийг хүмүүжүүлэх, өөрөө амьдралд олонтоо нийлээд одоо бусдаагаа нийлээд бие дагаад амьдраад явах хүнийг амьдралд бэлтгэх гэж байгаа. Өөрөө өөрийгөө аваад явах чадвартай хүнийг бид нар амьдралд бэлтгэх гэж байгаа гэдгийг бид нар бодож хүмүүжил төлөвшлийн тухай дээр эцэг эхүүд их анхаармаар санагддаг шүү дээ. Одоо орчин цагт бол багш нар бол бас энэ дээр их тийм анхаарч ах шиг байна. Тэр би нэг явж байгаад FM сонссон нэг тэрүүгээр одоо нэг ээж аавд хүүхдийнхээ даалгаврыг яг хийлгэж байгаа тухай ингээд өөрсдөө туршлагаар ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг аав ярьсан хүүхдүүд нь
ердөөсөө л яг өөрөө л ингээл бие даагаал ингээл за чи одоо яг наад өрөөндөө ороод даалгавраа хийгээд дуусгаараа одоо гарч ирээрэй гэл тэгэхээр нөх хүүхдүүд нь ороод яг нам суугаал хичээлээ хийгээл гаргаад ир. Зөвхөн яг бас нэг хичээл хийх биш нэг хүнийг бие дааж тэ өөрөө өөртөө нэг эзэн байх ийм чадварыг нь манай ээж аавууд их тийм хар багаас нь төлөвшүүлэх тахаа дээр айгүйх анхаарж байгаа юм байна гэж би сонсоод одоо би хувьдаа их баярлж ирсэн. Тий. Энэ бол зөв байхгүй юу? Дандаа гараас нь хөтлж амьдралын туршид явна гэж байхгүй шүү дээ. Нэг асуулт байна. Одоо манай охин бол 2 сургууль сольж исэн. Яагаад гэхлээр өмнөх сургууль дээр яг багш нь хэлснээрээ хичээлийг хийлгэх гэдэг байсан. Энийг яг тогтоогоол яг тэрүүгээр нь даалгаврыг хийлгэх. Гэхдээ өнөө цагт бол бид нар ингээд сэтгэн бодох чадварыг нээж өгөөд тэр хүнийг хувь хүн болох гэдэг нь шүү дээ. Тэгээ энэ тал дээр та Монголын боловсролын тэр нэг жоохон юмыг цээжлүүлэх гэдэг тал дээр ямар бодолтой байдаг вэ? Цээжлэх үл ер нь буруу биш. Тий. Цээжилсэн байна гэдэг чинь хүн тэр цээжилсэн зүйлээ сүулт нь ингээ эргцүүлж бодоод ганцаараа байх үедээ бас тэрийг ингээд бусдтай яриад хэлцээд ингээ ярьж явах үедээ тэрийг улам хүн чинь нөгөөдхөө тайлаад ойлгоод энд шингээдэг байхгүй юу. Тэр цээжлэх бол ердөөсөө буруу биш л дээ. Гэхдээ одоо яг л миний хэлснээр хэлж явах юм бол яг зөвч гэдэг юм уу те. Одоо миний тайлбарснаар яг ингэж ойлгож явах юм бол энэ үе сая одоо яг ойлгосон байна гэж яг ингэж бас нэг догматик байдлаар ингээ хандаад авах юм бол бас учир дутагдaltaй л да. Ирээдүйд бид нар чинь бас нэг өөрийнхоороо боддог, аливаа юмыг өөрийнхоороо шүүж тунгааж зөв бурууг нь ялгадаг тий. Олон талын одоо байр сууриас юмд хандаж чаддаг, хүлээцтэй сонсоод тий хүлээн зөвшөөрөөд хандчихдаг тийм иргэнийг бид нар бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Бас арай нэг жаахан нөө шүүмж сэтгэлгээтэй гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд нэг хэлээд өгсөн юмыг за хэлсэн юм чинь зөв гэж бодоод байхтаа биш. Энэ одоо яг бүрэн зөв үү буруу юу? Тэ энэс илүү зөв бас байж болох уу үгүй юу гэдгийг юм хардаг ийм чадвартай хүнийг бэлтгэхийн тулд багш энэ дээр хүнийг яг задлах хэрэгтэй л доо нэг сэтгэлгээг нь задлж өгөх хэрэгтэй. Яг хуучин цаг үед бол бид нэр тийм шүү дээ одоо нэг за тэр шүлгийг чийжлээ дээрээгээл тэгээ самрын өмнө зогсож байгаа л нөгөөдхөө эхнээс нь дуустал нь шингут онц гээл авдаг гэсэн л та. Энийг бол огт үгүйсгэх арга байхгүй. Энэ хэрэгтэй. Энээс гадна бас энийг цааш нь баяжуулаад те одоо энийг юу гэж бодож байна, энийг аль талаас нь юу гэж харж байгаа гихчээ тэгэр хүүхдийн оюун ухааныг задлж хөгжүүлэх бол бас л багшийн чадвараас хамаардаг зүйл. Та түрүүн хэлсэн шүү дээ. Багш гэдэг бол хүнийг одоо хүн болгох, одоо нүдэнд нь гал нэмдэг хүн гэдэг жисэн. Тэгвэл багш гэдэг яг сургалтын орчинд халуун дулаан уур амьсгал, эерэг одоо тийм уур амьсгалыг бүрдүүлэхэд хамгийн түрүүнд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Юм сурах гэж байгаа хүнд одоо итгэлийг төрүүлэх ёстой шүү дээ тий. Сонирхлыг төрүүлэх ёстой. Нөгөө зааж байгаа хичээлдээ тэр сонирхлын нэгдүгээр татах ёстой. Энэ зүйлийг би сурч чадна тий. Энийг би одоо яг бусад нөхдийнхээ адил би нэг сурч чадна гэсэн итгэлийг төрүүлэх ёстой. Тэгэхээр итгэлийг төрүүлэхийн тулд мэдээч хэрэг одоо хүүхэд жоохон ч гэсэн алдаа хийхэд одоо зэмлээд буруу шаагаад ингээд байх нь бол нөө урмын мохоочих гээд байдаг л да. Тэгээд жоохон алдах бол байх л зүйл шүү дээ тий. Тэрийг нь харин яаж засах вэ? Өөний чинь ингээд засаал энэ бол ингээд засч болох юм байна шүү дээ тий. Гэл одоо ийм урам өгөх тэ итгэлийг төрүүлэх гэдэг бол багшийн хувьд бол айгүй чухал зүйл. Бүх багшны хувьд бол юм нийтлэг зүйл байхгүй юу. Одоо тэгэхээр одоо манай сургуулийн хувьд бол би жишээлх юм бол өөрийнхөө дуршлагаар ингээл хэлэхэд бид нар чинь нөгөө төгсөлтийн ажил гэл удирдлагын активд бичнэ л дээ. Нөгөө төрийн албан хаагчид чинь төгсөхдөө төгсөлтийн ажлыг бичдэг гэсэн. Одоо сүүлд нь магистрийн ажил гэл ингээл бичиж явж байгаа. Тэгээд ингээд тэр нэг сонгосон сэдвэрээ судалгаагаа хийгээд яг амьдрал дээр асуудал юу байгаа вэ? Энэний шийдэл гаргалгаа юу байгаа вэ гэдэг ингээд нөгөө хүмүүс чинь ингээ хайгаа явж байгаа байхгүй юу? Тэгэл ингээл анх эхлэхдээ нөгөөдөл маань одоо яаж бичнэ гэл ингээл амар их тийм ингээд тийм төгшсөн байдалтай байдаг. Тэгэл 100%даа нөгөө асуудлаа ингээл нөгөө мандцсан байсан юм нь тодроол те яг шийдэл гаргалгаагаа олж хараал яг ингээд ирхий хэрээр нөгөө хүмүүсийн чинь нүдэнд ингээл нөгөө нэг гал асж эхэлдэг. Тэгэл яг өөрт нь итгэл төрөөд эхэлдэг. Тэгээд тэрийг ингээд харж байгаа багш хүн гэдэг бол
тэндээс өөрөөс айгүйх урам авдээ штэ. Тэгэхээр таны яриаг сонсоход багш хүн гэдэг чинь зөвхөн нэг хүнийг бүтээхтэй биш, нэг хүнийг мэрэгжилтэй боловсралтай болгохтой биш, бүхэл бүтэн нийгмийг бүтээдэг хүн юм биш үү гэдэг ойлголтыг би сая авж байна. Ер нь бол тийм. Ирээдүйн иргэд ямар мэдлэгтэй, тэ ямар чадвартай, ямар сэтгэл зүрэхтэй хүн байх вэ? Тэр хүмүүсийг чинь бүтээдэг, урлаж бий болгож өгдөг хүмүүс бол багш нар. Одоо улсын хурлд ч юм уу те төрийн одоо энэ байгууллагууд дотор хамт ажиллаж байгаа хүмүүс дотор таны шавнар байгаа юу? Бага. Урилгын активд номын дуу сонссон 6-7 шав байгаа. Зөвхөн одоо би хичээл зааж ясан 6-7 шүү дээ. Тэгээд би хичээл заагаагүй зөндөө олон байгаа. Тэгэхээр ер нь бол төрийн бодлого яаж явдгийг, төр засаг яаж ажилтгийг энэ тухай ойлголттой их олон одоо энэ 126 дотор 100 олон гишүүд байгаа. Тантай таарах үедээ ч юм уу таныг одоо харахаараа багшаа гэж хүндэлдэг. Багшаа гин тий. Одоо тэгээ 2 жил гарan болчлоо да одоо тэгээд нөгөө гишүүнэ гэдэг нэрлүүгээ өөр ихгүй нэг шилжиж ин л да. Гэхдээ миний би бол багш нэрэндээ хамгийн хайртай. Таны яриаг сонсохны төрийн шагналд яруу найрагч Шарвын Сүрэнж авгаан багштаа гэдэг шүлэг санаанд орж ин л да. Багштаа хүсэл төлөвлөсөн ирээдүйн замын их юм гэж хэлсэн байдаг штэ. Тэгэхээр бол би багш гэдэг мэрэгжил нь өөрөө хичнээн одоо AI технологи хөгжөөд ч ерөөсөө орлож боломгүй тийм мэрэгжил гэж ойлгож байна. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан. Ерхөг найгсан талаас 9 гаригт хүргэсэн. Багш та хүүхэд шүүгсэн эх өргөөний эзэн юм. Багш та хүсэл төлөвлөсөн ирээдүйн замын эх юм. Сүрэнжгаа энэ багштай шүлгийг ер нь багш нар бол бүгдээрээ мэднэ тий. Тэгээд энэ шүлгэнд бол яхаарахгүй энэ багшийн ажил хөдөлмөрийн мөн чанарыг бүр ингээд нэвт шингээж өгсөн байдгийн. Тэгээд бас энэ залуу юм байна. Бас энэ шүлгийг санаад эргэж одоо дурсаж байгаа нь үнэхээр сайхан байна. Өнөөдөр тантай бид нар их хурлын гишүүн талаас нь биш, улс төр түвний талаас нь биш, багш хүн талаас нь ярилцсан таатай байлаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан та хоёртаа бас их баярлалаа. Тэгээд би өөрийнхөө амьдралын бас нэг 27 жилийнхаа тэр сайхан дурсамжийг эргэж санах, дурсах ийм боломж бүрдүүлсэнд их баярлалаа. Танд баярлалаа. Үзэгч та бүхэндээ адил хандлага нэвтрүүлгийг хүргэлээ. Эрт даваа гарагт эргэн уулзцгаая. Энд бид гендрийн тэгш байдал, бодит амьдрал дээр юу болж байгааг шулуухан ярина. Бид бүгд ижил боломжтой юу? Эсвэл зүгээр л тэгж боддог уу? Адил хандлага нэвтрүүлэг бодитоор нь ярих болно. Адил хандлага нэвтрүүлэг.